Самбасан та бүхэнд энэ дрэмдэг би Cryptoverse Sales-ийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За заашсан Томыг олоод ирлээ тийм. За хаагаар яваад байна. Хаасаа юу вэ? Гэнэ дууны үг орших юм. За хотын шинээр. Цаашаа дуулсан амар dark За. За Crypto юу байна да? За дайн дайчин ямар юм болж байна? За дайн дайчин тоолбот Crypto-ыг үндэ онц сонирхолтой юмуд бас жоон цөөхөн байгаад байна. Тэгээ биткойны үнийг үгүйсэн нийт том эдийн засгад дагаад хөтлөж байгаа гэдэг утгаар нь бас энэ салбар толгойд зүйлүүд алга. Гэхдээ эсрэгээр нэг гоё мэдээ гарсан нь болонгууд DAO гэдэг зүйл юу болж байна? Хуульсны болж байна гэдэг зүйл ярьсан. За Америкийн Албама мужид болонгууд DAO гэдэг ч юм бол юу хуулийн үнэт бүртгэлтэй аж ахуй нэгж гэж тооцогдно гэдэг нэг тиймэрхүү хуулийн төслийг батлагдчих шиг боллоо. За энэ хуучин бол яг gray area буюу яг юу вэ гэдэг нь тодорхойгүй төсөл байдал явуулсан. Одоо ингэснээр байгууллагуудтай ч юм уу түншлэж хамтрах бүрэн боломжтой болж байна. Бас нөгөө талаасаа хуулийн хүрээнд төснө хүлэн зөвшөөрлөө одоо яаж журмын хүрээнд аль биесээр хөдлөн хүлэн зөвшөөрөлтөд ийм бидаас нийт ийм хүлэн зөвшөөрөд эхэлж байна гэдэг тийм гоё мэдээ болж гарсан байна. За organization. Нийтээрээ санал хурааж байгаа шийдвэр гаргадаг шүү дээ. Хүн болгоны оролцож хүлээдэг үстэй. Тийм хуучин болгох нэг интернет community-ийг нэг жишээ шүү дээ. Яа эн чинь сүртэй байхгүй гэдгээс бол одоо DAO гэдэг нэгдээд мэдсэн бол энэ өөрөө би даасан өөрөө захираад явах байгууллага ч юм уу тийм нэгж гэдэг нь л ингээд албасаар хүлэн зөвшөөрж байна. За нөгөө талд AI компани байгаа. За Genius Group гэж байдаг. Өөртөө байсан бас бүх биткойноо зарлаа гэдэг мэдээ гарлаа. За хамгийн энийг одоо яг ийм хүчлэлийн мэдээ гараад хамгийн хүмүүсийг шахалсан мэдээ байдаг нь бол хуучин юуны ахласан юм да. Tesla-гийн ахласан юм да. Elon Musk маань бас зараад одоо ихтэй үлэгдэл нь байж байгаа. За тэр нь бол загдахгүй байх гэж найдаж байна. Сэргээр нөгөө талд эднийх бас нэг IPO хийх гэдэг байна шүү дээ. Пуужин систем компани. Энэ дээр бас тодорхой хэмжээний Dogecoin ч юм уу биткойн бол батаараа авч дарах байхаа гэдэг бас тийм хүлээлт байгаа. Эсвэл дарцсан байж магадгүй хүлээлт байгаа. Заарсан өнөөдрийн үед бол нэг лайв хийсэн да. Тэн дээр Трампын мэдээтэй холбоотой Трамп нэг спич хийсэн гэсэн. Тэрэн дээр бол Трамп бол дайн дуусгал болоогүй гэсэн тийм хатуу байр суурь илэрхийлсэн байлээ. За түүнтэй холбоотой ерөөдөө бол газрын тосны үнэ бол дээшээгээ өссөж, за алт болон бусад хувьцаа, крипто ерөнхийдөө хөрөнгөний зах зээл бүгдээр уналтанд орлоо. Тэгээд нэлээд бараг $1 trillion арчигдсан гэсэн тийм том мэдээнд гарч ил. Тэр ерөнхийдөө энэ дайн хизээ дуусах бай. Polymarket харах байлаа. Polymarket 11 сар дуусна гэсэн байна шүү дээ. 11 гэсэн үү? 5 сар байлаа. 5 сар дуусна гэсэн prediction байгаад байгаа тийм. Гэхдээ энэ бол яг өнгөрсөн чамаа байхгүй хугацаанд яг Трамп бол нэг яг инхийн гэрээ явуулсан юм билэ. Гэхдээ нөгөө талаас бол хит Америкийн хэсэг улсад бол давуу байдалтай байна. Тэгэхээр тохиролцоонд өрөөгүй. За түүнтэй холбоотой тэгээ буцаад уурлаад эхэлсэн даах маань. За түүнтэй холбоотой энэ зах зээл бол ороо босоо хэвээрэл байсаар байна да. 50 бас юу гэж байгаа юм бэлээ. Биткойны reserve болж чадна гэж бас үзээд байгаа юм бэлээ. Одоо байгаа geopolitical нөхцөл байдалтай харьцуулахад за алт мөнгөтэй адилхан reserve currency дээр энэ биткойныг бид дахин судлах хэрэгтэй гэдэг зүйл бас нэлээд бичиг хавцан ирдэж байгаа юм бэлээ. Ингэснээр яг хуу санаа нь бол ер нь биткойн одоо ийм улс орнуудын хэмжээний төвшний нөөц валют гэдэг юм энэ маш хүчтэй яригдж байгаа юм бас нэг жишээ болж өгөх ба. Одоо нэг хуучин нэг савлгаатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдэг байсан бол одоо яг санхүүгийн бодит хэрэгсэл болоод тэр тусмаа инфляц болон энэ тодорхойгүй байдал geopolitical хэслийн эсрэг хамгийн зөв хөрөнгө оруулалтууд нэг байж магадгүй маа гэдэг яриа хүртвчтэй яриад эхлэв дээ. Дараа жилдээ баад сонголттой. За энэ дээр бас криптогийн нөлөө бас байж магадгүй маа гэдэг судалгаа их биш таамс хийгдсэн байна. За 18-аас 29 насны ер нь залуучууд гэдэг одоо Gen Z, Gen Alpha гэх Alpha мөн харуулж байгаа. Alpha биш тий. Мэдгүй. Би одоо 6-7 хэсэг хэрэг мэдгүй байсан. Юм болохоор ингээд тарчсан. 6. Энэ дээр болонгод бодлого гаргаж байгаа хүмүүс маань криптодоор ямар хөө арга хэмжээ авах вэ гэдэг бол маш чухал. Энийг харгалзан байж саналаа өгнө гэдэг зүйл бас судалгаагаар гарч ирсэн байгаа. За энэ үр дүнгууд ер нь яваадсан. Одоо л ер нь нэлээд хүчтэй өргөн хүрээнд бас явж байгаа шиг байна. За бас нэг мэдээд болохоор Трампын өнөөдрийн хэлтгэлээс харахад бол дайн дус болоогүй гэсэн мэдээлэлсэн. За үүнтэй холбоотой ерөөдөө одоо дараа гарах мэдээ буюу бодлогын мэдээ, инфляцийн мэдээ бол баг ойлгомжтой болж эхэлж байна. За мэдээж газрын дус өсөд байгаа учраас за инфляц бол тодорхой хэмжээнд өснө. За инфляц өсчих юм бол бодлогын буурна гэсэн ойлголт байх. Тийм учраас бодлого барахгүй учраас зах зээл бол тэлэх ямарч боломжгүй. За тийм учраас
ойрын хугацаанд учиргүй яг энэ дайн дайжинтай холбоотой эрийг бидээ гарахгүй бол хөрөнгөний зах зээлийг бол яахтар өснө гэж тооцоолохоор хэрэггүй баг. Тийм учраас хэрэгтэй long position хийхээс илүүтэйгээр дайжгүй short арилжаа төлөвлөж бол дайжгүй болов гэж харж байна. За эсвэргээрээ энэ энэ хурц байдал маань өшөө илүү одоо тийм гал нисэн зүйл болох юм бол мэдээж газрын тусан дээр long арилж харах юм бол илүү дээр байх гэж бодож байна. Тэр талаа чи харсаар байна л та. Зүг. Fidelity юу басан биткойны маань үнэс авлагыг хараад за юу гэж дүнсэн бэ гэхээр энэ удаагийн биткойны циклийг өндөө үнэхтэй харьцуулахад бол less dramatic буюу тийм их амар хүчтэй нөлөөтэй савлгаатай бол бас биш байна гэж үзсэн ба. Дээрээс нь урт хугацаанд биткойныг хадгалж байгаа хүмүүсийн тоо тогтвортой бас их байна гэж чинь. Panic sell-руудын тоо бас бага байна гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд дээрээс нь яг энэ дээрээс нэмээд эрг мэдэн institutional investor буюу том байгууллагууд хөрөнгө оруулалтын сан хувийн одоо хөрөнгө оруулах сангууд дээрээс нь хувийн хөрөнгө ихтэй хүмүүс ч гэсэндээ орж ирсэн тохиолдол нь илүү өндөр байгаа учраас хугацаанд бол эргэл гэж харсаар байгаа юм байлээ. Наашаа нөгөө талаа нах юм бол сэргэлт авахаа хүрвэл айгу хурдан сэргэлттэй харагдаад байна. Тэгээд яг өнөөдрийн лайв дээр ч гэсэн ярьсан урдны bear market гэх юм энэ удаагийн bear market илүү богино хугацаанд хүршлээд илүү bull market нь илүү хурдан ирэх болов гэсэн таамаг гарсан. За мөн бас альткойнууд дээр нэлээд хүмүүс шинжилгээ хийсэн. Тэгээ альткойн харах юм бол за дөөж гэх юм бол баг бүх цаа юугийнхаа доод ханш машин дээр ирсэн. Одоо баг тэндээс зараад авах юм баг байхгүй болов гэж харагдаад байгаа баг альткойнууд дээр. Тэгэхээр ерөнхийдөө бол зах зээл хүчтэй савсан ч гэсэн баг хүмүүс ийм өндөр алдагталтай байгаа харилжаа. За хаталж байгаа койнуудаа баг зараад ах нь. Тэгээс арах сонирхолгүй ч байгаа болов гэж харж байгаа. Тэгэхээр магадгүй одоо ийм өхмөл хөрөнгө болоод энэ bear market-д бол зүрх sideway market-д хөдөлж байгаа. Харин өсөөд эхлэх юм бол нэлээд хурдан өсөлтийг авч гарч ирэх болов гэсэн бодолтой байдаг шүү дээ. Нэр түрүүний биткойны саанд дахиад нэмэхэд биткойны лөө орж байгаа нөгөө нэг ETF өнгө өсгөл бас нэмэгдсэн. Яг уу эхний 3 сарын байдлаар эхний хүлээлгийн байдлаар цэвэр өнгө өсгөл бол 500 сая ялгалттай байгаа ч гэсэн 4 сарын байдлаар энэ бол орж байгаа өнгө өсгөл нэлээд ихсэн байгаа юм билээ. Тэгэхээр энэ дээр чиний яаж сэргэлт бас 5 сар дээр 5 сар чинь түүхэндээ бас гай бүрсэлттэй сараад байгаа. Тэгэхээр 5 сар дээр бас баг зэргийн өсөлтүүд орж ирэх магадлал өндөртэй байх. Дээрээс нь ETF-үүд сайн зарчнууд чинь institutional investor-ууд буюу томоохон хөрөнгө оруулагчид бол буцаад худалдан авалтууд хийж их магадлал бас өндөр байна. Сейлрах маань юу болж байгаа юм л та. Нөгөө тэдэх бол угаасаа хувьцаагаа зараад сайн авцсан нэмээд ч аавна гэдэг төлөвийг бас танилцуулсан. Үр тавьж авах тийм. Тэгээд санхүүгийн зөвлөгөө биш. Гэхдээ ойрын хувьд бол иймэрхүү байна. Крипто тийм. Тэгээд хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. За ингээд та бүхэн крипто дээр ажиллаж саналтай бол Binance Page-ийг сонгож ажиллаж байгаа. Доор бол крипто гэх юм бол арилжааны шинтгэлийг 20% бууруулах боломжтой. За мөн бас доор Bybit-ийн линк байгаа. За энэ дээр та манай линкээр орж бүртгүүл үүсгэх юм бол за $20 урамшуул байгаа юм байлээ. Тэгээд бас хэрхэн бүртгүүлэх талаар заавар видеог бас дараагийн энэ талаар ч юм уу дараагийн талаар оруулна гэж бодож байна. За мөн бас тус тусын брокеруудаар хамтарч ажиллаж байгаа. Доор бол линкээр бүртгүүлэх юм бол тус тусын давуу тал байгаа шүү. За ингээд тийм шинжилгээ орох. За тийм шүү. Тийм шинжилгээ сонирхолтой байна. За юу цаана. За тэгэхээр хэдүүлээ. За биткойн дээр апдейт хийгээ явчих. За мөн бас за хэдийгээр өнөөдөр те за бас Good Friday гэдэг бас Америкийн улсын амралтын өдрөд амралт тохиож байна. За түүнтэй холбоотой ерөөдөл маркет хаалттай бол байна. За түүндээ чи яг голдын хувьд төлөвлөгөө байхгүй. За ингээ ерөөд хагас хүмүүсээр намжаад нэгтгэхээс арилжаа маань нэгдэж эхлэх нэ гэж ойлгож байна. За тэгэхээр өчигдрийн бас лайв үзсэн хүмүүс байгаа бол за ямар ч хэдүүлийнхаа таамаг дагуу за одоо дайжгүй спорт зон дээр бол алт бол уналтын хөдөлгөөн бол ороод ирчихсэн байна. Тэгэхээр урд нь яг үүссэн энэ бэршвтер маань яг одоо энэ өмнөх энэ үүсэнтэй адилхан үүсэж байна. За тэгэхээр жоохон томцгорч. За ерхэд ингээ харуул шал байсан хүчтэй уналд орж ирээд эндээс хариулаад буцаж өсөлтийн хөдөлгөөн бол орж ирж ирсэн. За тэгээ эндээс нэлийн дайжгүй бас хариулт аваад эндээ нэг жоохон рейнжлээд те. За тэгтээ ерөнхий бол энэ спорт зонтойгоо нэлээд харьцсан байдалд төлж байгаа. Доошоос тэрээд уналтын хөдөлгөөн орж ирээд за эндээс гоё батарейнуудад унжээсэн гэж. За өчигдрийн лайв дээр бол ярьсан. За одоогийн нөхцөл байдал бол ерөнхий бол яг адилхан. За жоохон цэгцтэй байх үднэс эдрийг устгахчээ. Саний хот байж. За энийг яагаад энд ийм үдээсэн бэхээр за яг урдны хөдөлгөөнөд автуул гэсэн байдлаар харсан. За ямарчсан доошоос магадaltaй батарейнууд доошоос төрсэн буцаа pullback маягийн хөдөлгөөн бол орж ирж байна. Тэгэхээр магадгүй эндээс баг зэргийн sideway маягийн хөдөлгөөн арилжаалагдаад доошоо унж орж ирээд эндээсээ
bearish mega-ийн паттерн үүсээд энэ гоё pullback орчих юм бол алтан дээр short арилж байгаас гоё харж болно гэд урдны зүгээр түүхэн дээрээ суурилсан шинжилгээ бол хийсэн байгаа. За ямар ч техникний байдлаар 15 метр орох юм бол за доошоос дэрсэн эргэж ирээд гоё pullback энэ дээр бол цэвэрхэн шалгаад за энийг бас лайв дээр ярьсан. За та ядас ухраагаад үзвэл нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа. Анхаарах ёстой цэг гэж энд гарч ирсэн. За тэр цэг дээр бол ямар ч зэ ирээд шалгасан. За тэгвэл энийг бол би шууд доош унах гэж бодохгүй байгаа юм учраас энэ дээр нэг жоохон рейнжлэх болов гэж хараад байгаа. За энд бас иймэрхүү дайггүй паттерн энд үүсч штэ. Энэ маань ингээд доошоо стрейт ороод ирэх юм бол за алтны үед ойрын уналтын цэг бол 4600 төвшин лөө харагданаа. За тэгтээ өнөөдрөөс нэлээдгүй мэдээ гарна. За тэгтээ маркет хаалттай. За non-farming мэдээ unemployment rate гарах юм байна. За ерөнхийдөө чухал хоёр мэдээ юм бол зах зээлд нөлөөлж байгаа мэдээлэл байгаад ингээд харж болдог. Танд ч гэсэн ерөнхийдөө мэдээ хаанаас харах мэдэхгүй бол investing.com руу орж агаад economic calendar дараад за тэгээд эндээс нь сайхан фильтрж жагаад Америкийн нэгдсэн улсыг сонгоод за ерөнхийдөө хай хамгийн их өндрүүлэлттэй мэдээ гэдгийг тохируулах юм бол ингээд ерөнхийдөө бол таны мэдээлэл гаргаад өгдөг байгаа шүү. За алтны үед бол юм байна. Ямар ч гэсэн ингээд маркет хаалттай учраас ингээд silver oil-ыг бол ярихгүй өнгөрөөлөө хаалттай байгаа учраас энэ талаар бол яг өчигдөр зах зээл нээлттэй байх үед нэлээд шинжилгээсэн бас өчигдрийн лайвыг ухраагаад үзүүлдэг ч байгаа шүү. За BTC-г төлөө харин одоо за биткойн бол крипто маань бол за юу ч болж исэн сайхан ингээд ажиллаад байж байгаа байгаа 24 доллар гэдэг ба шүү. За BTC-ийг сирений median line дээр дайггүй хариулт аваад доош уналтын хөдөлгөөн орж ирсэн. За гэхдээ эндээс нэг юмрхүү доошоос тэр магадaltaй паттерн үүсэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол арилжааны оролтыг цаг үеийн нөхцөл байдлаар дүгнсэн ч тэр техник шинжилгээ дүгнсэн ч тэр ерөнхий бол short арилжаа бол харж байгаа. За ерөнхийдөө ингэж харах юм бол доош харагдаж байгаа. За дахиад харах юм бол дараагийн импульс хөдөлгөөн хийж ороод байл юм уналт болно гэж хараад байгаа. За энэ паттерн бол яг доотлын яруулалт олох юм бол нэг стритсэн стриг хоёрын хооронд ингээ байгаа. За тэгэхээр магад энэ паттернийг зурж иж магадгүй те. Паттернээс төрүүлж паттерн зурах гэдэг тал бий. Тийм учраас за магадгүй энэ паттерн харах юм бас зурагдчихж магадгүй. За энд бас нэг гэрэлгийх паттерн байгаа нь. За Schmidt Trader бас ярьдаг байсан энэ ерөнхийдөө паттерн дотор паттерн юу айгүй хүүсдэг. Ер нь бол паттерн бол байнгын хаас айгүй үүсчил байдаг. За ингээ харах юм бол гээд паттерн дотроо ингээ гурван шиг паттерн үүссэн. За багц цаг руу задлаад арах юм бол одоо энэ уналтан дээш паттерн, дэвсэлтэн дээш паттернууд бол байгаа. За тэр паттернуудыг ерөнхийдөө зур сурыг хийвэл мэдээж багц цаг руу ороод бүр багц цагаар нь яваад цаг болгон дээр нөгөө паттернаа зураад явал аанда нэг хайхтар бүгдийн зураадах шаардлагагүй. Барин нүдэнд чинь харагддаг болчихно дөө. За ойрын байдлаар бол яг энэ 4 цагийн график дээр харах юм бол энд маш гоё bullish mega паттерн үүсэж байна. За дээрээ нэг шалгасан, хоёр шалгасан, гурав шалгасан. За доороо шал. Дахиад энэ шал. За тэгэхээр энэ маань дэжгүй спорт зонд ч таарч таа. За ихэд эндээс л хариулт авч ирсэн. Дахиад энд хариулт авсан. Дахиад энэ шал. За ингээд доороо юм гоё спорт тренд лайнтай. Эндээс юм гоё дэш зүг магадлал bullish mega паттерн бол үүсэж байна. За магадгүй биткойн дээр ажиглах хэвээр зүйл юу вэ гэхээр ерөнхийдөө л одоо яг хоёр талтай харна гэсэн үг. Энэ bullish pattern тэрхүү энэ том bearish pattern доошоос тэрхүү гэдгийг л одоо сайн ажиглах хэрэгтэй. Ер нь бол нэлээ анхаарах хэвээр цаг үе дээр байгаа гэж миний хараад байгаа. Тийм дээ ч ерөнхийдөө айгүй ойрхон лайв хийгээд ханшийн таамаг хүргээд явъя гэсэн бодол байна. За эхний ээлжинд long арилжаа хармаар байвал энийг дээшээ straight энэ доовыг бол хэвдэх хэрэгтэй. За тэгээд энэний дараа бол дахиад нэг иймэрхүү correction хөдөлгөөн орж ирэх юм бол эндээс маш гоё buy арилжааг хийгээд за энэ үүсэж байгаа bearish дээрний таазан дээр TP авах боломжтой гэдэг үгнээс харна. За энэхий бол BTC бол уналт бол хандсан гэж бас зарим хүмүүс хараад байгаа. За тийм учраас за магадгүй уналт нь хандсан бол нэлээдгүй sideway маягийн хөдөлгөөн буюу хажуугийн хандлагатай явах болов гэсэн таамаг бол байна. За тийм учраас эхний таазыг бол энэ байх боломжтой буюу за 76,000 өслөө хэд нэг 76,000 орчим руу
өсөх байх. За унлаа гэхэд нэг 60,000 унах болов. За энэ хавьда ингээд нэг рейнжлээд энэ bear market бол дуусаа заа гэсэн бодол бол байна. За яг мэдээж bear market байна, sideway байна гэд арилжаа ихгүй суугаад тах нь хаашийн. Мэдээж арилжааны оролтын боломжууд бол хаасаагүй байгаа учраас за иймэрхүү дүр зүйг хөлийн гэсэн үг. За эсвэл магадгүй энэ маань ингэж жаад дээшээс тэрч юм бол стрэлтэн дээр нээж үйгээд үндсэн доошоос тэр магадaltaй bearish тэрнийхэн доор trend line-ийн доор stop loss тавьж өгөөд харах юм бол за мэдээж энэ бол маш гоё. Risk reward-ийн харьцаагаа бодоход маш тэжгүй арилжаа болж хувирч байгаа. За нөгөө талаараа за уналтын хөдөлгөөн ороод ирэх үе гэж айц бол мэдээж бол хүн болгонд байна. За энэ маань доошоос трейд энд нэг иймэрхүү паттернаас ороод ирэх юм бол short арилжаа. Дэшээ stop loss-ыг за энэ үсэд хасан bullish паттерны дээр тавьж өгөөд доошоо TP-г энэ үсэд байгаа bullish паттерны шалан дээр. За ийм байдлаар trade plan бол надад бол байна. За яг одоогийн нөхцөл байдлаар бол шууд арилжаа хийхэд бол нэг хайхтар гоё боломжтой нөхцлүүд бол харагдахгүй учраас нэлээд харзнаж байна. Тэгэхээр яг long short уу гэдэг дээр нэлээд эргэлзээтэй юм цаг үе дээр л байгаад байна. За энийг бол эсрэгээр нуруу амарлаа гэх юм бол USD dominance-ыг бол харах зүйтэй. За USD dominance-ийн үед бас маш гоё. Доошоос магадaltaй паттерн энд үүссэн. За гэхдээ ингээд 4 цагаар нь томоор харах юм бол энэ маань өөрөө импульс хөдөлгөөн явуулсан, correction ороод ирсэн. Дахиад импульс хөдөлгөөн ороод ирэх магадaltaй харагдаад байна. За тэгэхээр энэ яг ийм игзэгтэй цэг дээр BTC USD dominance хоёр маань яг ингээд тавхацсан байдалтай бол байна. За яг өнөөдрийн үед бол маркет хаалттай. За гэхдээ крипто маань онгорхоо байгаа эдэж гисэн. Ихэд бол итэх буюу volume бол нэлээд сул байх болов гэсэн бодол бол байна. За гэхдээ сул байна гэдгийг шууд үүсэх боломжтой зүйл нь юу вэ гэхээр за энэ амралтын өдөр өнөөдөр ч юм уу маргааш нэг өдрийн хугацаанд энэ geopolitical асуудал дээр нэлээд хурцтмал байдал бий болох юм бол за хүсвүсээгүй volume нэмэгдээд дэжид доош бол нэлээд хүчтэй савлгаанд бол бий болно. За тийм учраас арилжаа хийхдээ заавал stop loss буюу за яг алдах чадах хэмжээрээр stop loss-ыг заавал тавьж яваарай. За тийм тэгэхгүй бол те ямар ч мэдээ гараад одоо за BTC дээр өсөх юм байна гэж long орсон байдаг. За бүр нөхцөл ивгүүдэд BTC маань энэ 60k-га алдаад 30k хүртэл унах боломж бол байгаа. За тийм учраас заавал stop loss-ыг бол заавал байршуулах хэрэгтэй. За шинэ нэмэх арилж нь орлохэд алдах хязгаараа энд хязгаарлаж өгөх хэрэгтэй. За stop loss байхгүй л энэ чинь ингээд данс чин шаттал ерөөд ингээд явах хандлага байгаа учраас тийм эрсдлийг заавал өөрсдөн дээрээ бий болгохгүйгээр мөнгөний менежменттэй арилжаа хийгэрэй гэж хэлмээр байна. За ерөнхий BTC-ийн план бол юм байна. За ерөнхийд бол би биткойн дээр илүү толхууралж шинжилгээ хийгээд байгаа. За яг ер нь лайв дээр ч гэсэн хэлж байгаа тийм. Бусад альткойнуудыг харах юм бол яг бүгд адилхан дүр зургуудтай бол байгаа. За өчтөрийн үед бол BNB харж байсан тийм. За BNB бол ямар ч байсан ойрын уналтын цэг ирэх юм бол за энэ том спорт зоо байна гэсэн. Өчигдрийн хугацаанд ерөнхийд бол ингээд уналтын хөдөлгөөн бол ороод ирчихсэн харагдаж байна. За тэгэхээр BNB-гүүд бол маш гоё спорт зон дээр бол хүрээд ирсэн байна. За ингээд бусд койнууд ч гэсэн ерөнхийд бол яг адилхан нэг юмрхүү зургуудтай л байгаа. За энэ бүр жижиг койнууд бол бүрч шалан дээр ирсэн л дээ. За дөөж жишээ нь ингээд харах юм бол энд нэлийн том рейнж хөдөлгөөний спорт зон бол татцсан байлээ. За Shiba Inu бол бүр баг all time доотх дээр ирсэн бэл дээ. Ингээ харах юм бол үүсэн цагтаа л энд спорт зон эндээс ерөнхийдөө доош унж үзээгүй. Ерөнхийдөө энэ цаг дээр баг хүрээд ирчихсэн харагдаж байна те. Тэгэхээр магадгүй одоо хөрөнгө оруулалт хийгээд за дараагийн bull market-аар нэг иймэрхүү өсөлтийн хөдөлгөөн ороод ирлээ гэх юм бол за магадгүйс нэлээд ашигтай хөрөнгө оруулалт гэж магадгүй. Гэхдээ дараагийн bull market болох үед иймэрхүү meme coin-уудыг сонирхчих хүмүүс байх болов байхгүй болов гэдэг нэлээд сонирхолтой тий. Саяны bull market-аар харахад жишээ нь ерөөдөө бол биткойн зохилж өссөн. За бусдаар бол яг бас нэг бусад ETF нь гарсан. За Solana өссөн, BNB өссөн. За XRP нэг шүүхэн маргаан дээр яасан гэдэг өсөлтийн хөдөлгөөн орсон. За бусдаар бол айхтар coin дээр бол өсөлтийн хөдөлгөөн орж ирээгүй яг топод бас юм бол. За мэдээж яг pump and dump маягийн team coin бол зөндөө байсан. Гэхдээ тэр бол нэг
олж арилж яах гэдэг бол нэлээд төвхтэй асуудал нь бас байх боломжгүй нь ерөөдөө нэлээд ихэнх үе эздэх болов гэж хараад байна. За ингээд ерөөдөө бол trade plan бол гарлаа. Тэгэхээр энэ trade-ийн төлөвлөгөөг танилцуулсан учраас за яг энэнийхээ биелэлт нь хэр байх вэ гэдгийг хэдүүлээ. Хагас амцанд хараад ажгүй биелээд явах юм бол Telegram болон сошиал хуудасаараа хуваалцаад бол явчихна. За мөн бас та бүхэн доор гол линкээр Bybit бүртгэл $20 урамшуул байгаа шүү. Тэгэхээр та бүхэн KYC баталгаажуулалтаа хийгээд $20 урамшууллаа авч байж болно. За мөн бас Treno гэдэг маркеттай манай хамтарч ажиллаж байгаа. Treno market-ийг болохоор та бүхний хийсэн арилжааг бол spread-ийг бол тэгэлсэн байлаа. Тэгэхээр ямар ч шимтгэлгүй сарын хугацаанд арилжаа хийх боломжтой болсон юм байна шүү. Тэгэхээр тэр шимтгэлийг нь бас cashback-тай гэж харсан шүү. Тэгэхээр та бүхэн за дунджаар алтан дээр за нэг лотын арилжааг $6 шимтгэл төлдөг байлаа гэх юм бол за жишээ нь та энэ $6 хэмнээд за 7 хоногийн сүүлээр хагас амцанд ч юм уу танд арилцсан одоо шимтгэлийнх нь хэрээр таны энэ дансан ч буцаага cashback хэлбэрээр орох боломжтой гэж мэдээлэл харж. За энэ талаар мэдээлэл нь яг баталгаалгыг та бас доор хуудасаар нас өөрсдийнх нь сошиал хуудасаар ороод мэдээллийг авал зүгээр болов уу гэж бодож байна да. За ингээд дараагийн дугаар дээр уулзтлаа. Түр баяртай. За тэгээд яг дараагийн 5 өдөр хийхгүйгээр 1-2 тоос маркет нэгцсэний тараас лайв хийхийг бодно. Тэгэхээр та бүхэн YouTube дээр бас subscribe хийгээд хонхаасаач юм илүү хурдан мэдээлэл авах боломжтой байх шүү. За ингээд түр бай.